Жугаараа Политехникийн коллежид маань бол маш их одоо чадварлаг сайн багш нар байдгаас гадна бол одоо сая сүүлийн үед бол одоо нэлээд том тэмцээнд тийм ээ одоо хос ийм хүрэл медалийг аваад ирсэн манай энэ мөнхгэрэл багштай одоо ингээ уулзж байна. Та энэ тэмцээн уралдаанд одоо яагаад оролцох болов? Оролцоод ингээд хос одоо хүрэл медаль ийм хоёр ур чадвараар ингээд авахд ер нь одоо тий ямар одоо тий ингээд ийм сэтгэлдэлтэй байв. А дээрэс нь ингээд тэгвэл ер нь Солонгос ч өөрөө одоо хоол хүнсээр бол бас нэлээд одоо дэлхийд бол одоо тийм ээ одоо нэр нүрээ дуулгацсан одоо газар шүү дээ тий. Тэгэхээр та одоо ингээд ийм хос хүрэл медаль авсан гэхэлэр бол нэлээд одоо гэнтэй бас ингээд ийм ур чадвартай байна гэдээ бас их гайхшрал төрж ийн л доо. Тэгээд яаж одоо тийм ээ одоо энэ тэмцээнд оролцов тэгээд ямар одоо тий ур чадваруудаар ингээд шагнал хүртэв. За намайг Мөх гэрэл гэдэг. Би Жугаараа Политехникийн коллежийн хоол үйлдвэрлэлийн багшаар ажилладаг байгаа. За энэ тэмцээний тухай анхны мэдээллийг болохоор Монголын мастер тогтоочдын холбооны одоо ерөнхийлөгч Буянл гэж багш маань яадаг миний. Тэгээ багш маань надад санал тавиад тэгээд Монголоос надаас гадна нэг хүн ингээд 2 хүн тэр тэмцээнд явсан. За тэгээд энэ жилийн тэр олон улсын авраг тоогоо шалгаруулах уралдаан маань Солонгосын Бүдэрэн дахь Солонгос улсын нөгөө Дэжон гэдэг хотод зохион байгуулагдсан байгаа. 5 сарын 10-наас 15-ны хооронд. За тэгээд энэ уралдаанд болохоор 24 орны 2000 гаруй тоогооч оролцсон байгаа. Тий. Тэгээд Монголоос яг оролцох хүн манд 2 өөрөөсөө гадны хүнтэй яваад солонгосчууд яг тэнд ажиллаж исэн 4 тоогооч ингээд нэлээд зургуулаа болоод орсон байгаа. Тий. 2 төрөлд оролцсон. Хүрээ махны төрөл, дахианы махны төрөл гэдэг юм Европ олны чиглэлээр 2 төрөлд ороод тэгээд маш их сандралтай байсан. Олон улсын тэмцээн ингээл эргэн тойрон ингээд ийм нээлттэй тэмцээн байхгүй юу? Ингээд маш том заалан дотор талбад зааланд тэмцээн болоод тэгээд би ингээл энд хоолоо игээд зогсож байхад одоо өөр хоолоо игээгүй орон орны тоогооч нар яг миний хоолыг ирээл ингээ хараад зогсож байгаа байхгүй яа. За энэ Монголын тоогооч яг яаж хийж, сүмсээ яаж гаргаж, энэ салаад зуушаа яаж хийж, тавгалалт нь ямар юм бол гээд. Тэгээд ингээд 6-аас 12 олон улсын шүүгч дундуур яваал нөгөө юуны явцыг хараад яваад байгаа байхгүй юу? Яг тэмцээний явцыг хараад. Тэгээд хамгийн эхлээд болохоор миний 2 төрлийн дахианы махны төрлийн тэмцээн болсон. Тэрэн дээр бол яг нөгөө товлогдсон цагтаа эхлэхгүй байжгаад гинт эхлэх болоо сандраад 15 минутын дараа жигдэж очиод тэгээд нөгөө буудлынхаа өрөөнд маха хөргөчөнтэй хийсэн байсан чи хөргөц салаад тахлаар доор ресепшн дээр тавьчихсан байсан аахгүй. Тэгсэн чинь маргааш нь болсон чи нөгөө өчтөрийн гарсан ресепшн байхгүй болцсон. Тэгээд нөгөө солонгосоор бүр сайн ярьж чадахгүй очиод ямар ч зөв өөрийнхөө нөгөө мэддэг өгүүдээр хэлж байгаа байхгүй. Миний одоо би энд маха хадгалуулсан байгаа. Тэгээд би одоо тэмцээнд орох гээд байна гэдэг. Тэгээд сандраа нөгөө буусан ресепшн рүү залгаад энэ хооронд нөгөө 15 минут өнгөрч байгаа. Тэгээ маха бараалцтай хар гүүхээрээ сандраал оцсон бүх хүмүүс нөгөө юундаа ширээн дээр байраа эзэлсэн тэмцээ эхэлсэн 15 минут өнгөрсөн юм чи. Дүүс хэрэг хамгийн нүрнийг нийл нөгөө ширээн дээр очиад зогсож байгаа юм чи бүх хүмүүс нөгөө ашигтай байрлуудаа авцсан. Тэгэл очиод яста хар урдаараа тэгэл нөгөө анхны тэмцээнийг хэлгөө битүү заал дуруу хүний хэлгөө нөгөө 12 шүүгччээстэй ингээл дундуурч ингээл яваад байгаа юм чи. Тэгээд би ер нь бол яг ингэдэ нөгөө тэмцээнд ямар нэгэн тэмцээнд орохдоо яг тэмцээнд орохоор миний сандрал байхгүй болчихдог байхгүй. Одоо сургууль дээр ч нөгөө заагаар багш нарын уралдаан гэж жил болгоом болдог. Бүсийн уралдаанууд явдаг. За урд нь би тэр төв хангаа бүсийн 10 тоогоо шалгуулах уралдаанд бас өсгөл рүү явж исэн. Тэгээ яг тэмцээнд орохоор сандрал байхгүй болчихдог байхгүй. За тэгэл сандрал байхгүй юмаа ижидэл гинт за цаг дуусахад 10 минут үлдлээ гэж тэгж байгаа юм чи. Миний төлөвлөсөн нөгөө хугацаа маань явцсан байдаг. Би өөрөө хожигдоод орцсон нөгөө хоол бүр яагаачгүй. Тэгэл сандраал ингээл порсэлж байсан чи за цаг чинь болсон гэж багш тэгэхээр би за болчих багшаа гэл тэгсэн чи юу яриад байгаа натаа дуусах гэл. Тэгэл эхнээсээ нөгөө болцсон хүмүүсийн тоогооч нарын хоолыг нөгөө шүүх нар чаа амтлал ингээл оноогоо тавиул яваад байгаа байхгүй. Тэгээд министр ирэхэд би яг нөгөө хоолоо порслол дууссан байсан. Тэгээд 100 оны баалаар дүгэнд юм бэлээ 50% нь амт. Тэгээ үлдэгдэл 50% нь болохоор нөгөө гарцын хэмжээ харагдах байдал те үзэмж гэл. За тэгсэн чинь нэг юм анзаарсан. Юу анзаарсан гэсэн чинь тэмцээн болоод нөгөө ихний юунууд нэр төрлүүд ороод 11 нэр төрлөөр олцож байгаа байхгүй тэмцээнд. Бүүс ташраараа ингээл нөгөө солонгос тоогооч нар газар ингээд хайрлахын тавгийг доош навлаад төмбөнгөө доош навлаад унтчих байгаа байхгүй. Бүр ингээд бүр битүү. Тэгээ бид нар гайхаад
энэ тоогооч нар яас бүр хамаг юм дэлгээс. Энэ тоогооч нар яасан ингэ гэсэн чинь тэмцээндээ бэлдээ бүтэн сар 2 сар нойрг унсан гинэ. Тэгж бүр айгүй ач холбогдол өгч бэлддэг юм лээ. Тэгээд Монгол тоогооч нарын хамгийн давуу тал юу юм гэхэлэр яг одоо тэр Монгол хүний нөгөө яарсан яг юм давчцсан үед нөгөө сэрэг ухаан гаргаж чаддаг. Хөрүүлт хийж чаддаг тийм байгаа байхгүй. Тэгээд бас нэг манай тэр бидрэг авч явсан Монголын мастер зогсож холбооны ерөнхийлөгч багш маань олуулсан шүүгч байхгүй. Тэр биднэрт хэлжсэн Монгол хүмүүсийн хийдэг Монгол тоогооч нарын хийдэг хоолны давуу тал бус орныхоос юу юм гэхэлэр юу яадаг маш олон нөгөө нарийн ажилбартай хоол хийдэг гэж байгаа байхгүй. Солонгосын хоол болох тэр бүр өнгө будгийн ялгалбар гайхалтай. Бид нар ч бүр яаж хийсэн болоо гэмээр хийж байгаа юм. Монгол хүмүүс болохоор маш тийм чимэглэн бүр аюу чам. Монгол хүмүүс болохоор маш олон төрлийн бүр аюу юм нарийн ажилбар шаардсан тийм хоол хийдэг. Тэгээд бид нар ч нөгөө буудалтаа хоол ингээл орой хийж үзэж байгаа юм чи ядаж ингээл зураал нөгөө түүхийгээр нь тавган дээр ингээл тавьж үзэж байгаа байхгүй. Энийг одоо эндээ тавина, энэ үнцэн олоо эндээ тавина, хачраа энд тавина, энд 3 төрлийн сүмс тавьж гэх мэтчлэнгээр. Тэгэл зарим хоолойч хийж амжихгүй бид нар чинь одоо монголчууд ч одоо бөөн л одоо заавгүй тэрийг бэлдэх ямар цаг хугацаа авахгүй тэгэл явж байгаа. Тэгэл ороод ямар ч гэсэн дахиад ямхаад авцсан. Тэгээ нэг ерөнхийдөө нэг орохдоо хоцроод орцныг хэлэхүү тэгсгээл гарч ирэл за нэг жоохон слэр унаад манайхан ч гэсэн яана гэрлээ одоо жоохон хожигдоод орцсон гэл тэгжсэн. Тэгэнгүүт би за олон улсын тэмцээн штэ оролцсон гэдэг чинь амжилт гэж бодоод очоод хуцаа тайлчаал тэнд нөгөө хамгийн гол нь ийм энгийн хувцаар гангардаг байхгүй тоогооч нар бүгд нөгөө ийм орооныхоо тоогооч хамгийн гоё ийм өмсгөлүүдээ өмсөөд тэгээ явдаг байхгүй. Ерөөсөө тэр нөгөө энгийн хувц өмсдөг. Тэгээ хараад нөгөө гоё гангарааны цагаан хувцаа өмсөөл өсөө угааж тавьчаад ингээл хүрээдсэн чи манайх мөр гайхаад хүй чамаг ч мөрслэр унаад явцсан байх гэж бодсон чигээр би оролцох чи амжилт штэ гэжэл. Тэгээл тэрнгээр нөгөө тэмцээ үзэл ингээл явчихж байгаа юм чи. Тэгээ маргааш нь өхрийн махны төрөл болоход би бас харьцангуй нөгөө урд өдөр нь дахин ямхандаа орсон учраас нөгөө би халаалт болсон маа юм чи. Тэгээд өхрийн махандаа ороход яг бодсноороо хоолоо игээд бас нилээнч одоо барагч аятайхан ч болчуудаа гэж өөртөө ингээд бодож байгаа байхгүй. Тэгэл тэмцээн дуусаал нөгөө төр төрлүүд ингээд хэсэг тэмцээнүүд ингээд дуусан гут чинь шагналуудын ингээд дорд орно өгөөд явж байгаа байхгүй. Тэгээ шагнал өгөөл гэсэн чинь Монголиа мөх гэрэл тэгэхээр хаста ямар гай хөрл гэдэг гүйж очоод за энийг би яг өхрийн махнаас авчлаа даа гэж бодоод тэгэл ирээл зогсчихсан чи дахиад ингээд хүмүүс шагнажсан Монголиа мөх гэрэл гэлтгсэн. Гайхал нөгөө ерөөсөө ботоогүй байсан насаа бас хүрл медаль нилээн жоохон найцсан гасаа бас хүрл медаль хацаа унт юм тийм сонирн байдаг. Тэгээ тэр бол тухайн нөгөө шүүгч нарын одоо тэр оноо үнэлгээнээс болж байдаг. Тэгээд яг тэр нөгөө эцсийн дүн болохоор тэр 6 шүүгч тэр 100 ононы баалаар дүгнээд тэгээд нийлбэр оноогоо гаргаад унтжаа гаргаад тэгээд оноогоо үнэлдэг юм бэл. Бусад одоо оролцогчд чинь яг ямар одоо үүрэгтэй оролцож исэн бэ? 6 хүний баг бүрдсэн гэдгсэн шүү дээ тий. Бид нар бас тус бүрдээ өөрсдөө бас нөгөө ганцаараа бие дааж нэг ороод тэгээд хамгийн сүүлд нөгөө багийн уралдаан гэж байдаг. Багийн уралдаанд орсон. Би болохоор 2 төрөлд орсон. Тийм тэгэл тэр чинь нөгөө олон улсын тэмцээнд ороход маш өндөр төлбөр төлдөг тий доллараар хэмжигддэг учраас багийн төрөлд ормоор л байсан боловч чадаагүй. Гэтэ ямар ч байсан 2 төрөлд ороод тэгээд амжилтаасаа оролцоод ирсэн. Одоо энэ амжилтан дээр өвшөөхэд урамшаад ер нь цаашдын төлөвлөгөө байна уу? Дахиад тэмцээнд явъя шүү багшаа гэл тэр Монголын мастер тоглогчдын холбооны ерөнхийлөгч багштай хэлсэн. Хүмүүс ингээ ханддаг штэ. Чи тэгээ дахиад явмаар байгаа юм уу? Багшаа явмаар энэ хамгийн ойрхон дараагийн олон улсын тэмцээн юу вэ гэсэн. Тий. За ажилд нь өндөр амжилт хүсье. За тэгээд нэг юм хэлэхгүй болохгүй. Тий. Бодож явдаг, баярлж явдаг. Энэ тэмцээнд явах бүх нөхцөлийн маань одоо бүрдүүлж гсэн сургуулийн удирдлага, эрдэмтлэн захирал маань. За тэгээд баг хамт олон сургуулийн удирдлагууд миний хичээл зохицуултыг бүгдийг хийж өгсөн. Бүтэн сарын цалинтай чөлөө өгсөн. Хэрвээ миний удирдлага, миний хамт олон намайг дэмжээг байсан бол би өнөөдөр энэ тэмцээнд явж чадахгүй л байсан шүү дээ. Тийм тэгээд маш мундаг захиралтай, мундаг хамт олонтой би дэмждэг намайг ер нь сургуулийн багш нарыг гэсэн манай захирал удирдлагууд дэмждэг. Аль болохоор одоо боловсруулж тий өөрсдийг нь боловсруулж одоо мэдлэгтэй мэрэгчлэн улам ихтэлж хүүхдүүдэд өгөөжтэй багш байгаасаа гэдэг талаас нь ажлуудыг бол маш их стратегаар явуулдаг. Тэгээ сургуулийн хамт олондоо захиралтай удирдлагуудаа маш их баярлалаа гэж хэлье.
За их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.